Мексикийг бас илүү сайн мэдрээ. Тэгээ бас далайн эрэг мэрэг дээр нэг ганц хоёр хонцоод ирээгээд Puerto Vallarta гэдэг ийм одоо хот руу явж байна. Гэтэ ямар царай муутай юм бэ тэр хоолой моолоо. Одоо л нэг сайхан далайн эрэг мэрэг дээр гівтэж жаргацгаахан дээ. Тэгэхээр одоо сайхан юм байна. Үнэхээр уур амьсгал нь хүмүүс нь соёл нь яасан ч гоё юм. Ингээ нарны малгай авч та. Гоё ч юм байна. Одоо эн чинь 500 песо гэдэг чинь 85 мянган төгрөг болж байгаа. Жаргаж байна. Жаргаж байдаг шүү. За сайн байцгаана уу? Бид нар чинь ажиллаа дууссан тий. Одоо нэг бас ямар ч тийм одоо аялал майл баг хийж чадаагүй болохоор Мексикийг бас илүү сайн мэдрээ. Тэгээ бас далайн эрэг мэрэг дээр нэг ганц хоёр хонцоод ирээгээд Puerto Vallarta гэдэг ийм одоо хот руу явж байна. Маш үзэсгэлэнтэй. Мексикээс цаг 20 минут гэх юм байлаа. Дагсны бодол руу явж байна тий. За тэгээд амжилтлсан. Мексикч нөө Cancún гээл Тулум тэгэл одоо Puerto Vallarta энэ гэл одоо арлуудаараа гэх юм уу те хотуудаараа их алдартай. Тэгээд ямарчсан бид нар өөрсдийнхөө нөгөө тал нь гэсэн Puerto Vallarta бол нөгөө тал нөө Cancún ч орж үзээгүй л баахаас болсон сонссороо явцсан юм шиг. Амар догдолж байна. Ерөөсө барыг амарч чадаагүй болохоор одоо л яг амрах цаг ирлээ. Тэгээд Puerto Vallartад буугаад уулзцгаая. За ингээд Puerto Vallarta-раа ганц гэж байна. Энэ Мехико нийтдээ 3 юутай юм байна. 3 онгоцны бодолтой энэ арай хол юм байна. Орон нутгийн нислэг болохоор дийлэнхтэй энэ одоо онгоцны бодлоос явд юм байна. Цаг орчмол зайтай. Толука гэдэг олон улсын буудал нь бол мангар жижиг юм байна. Чек нэгэд ороод ирсэн. Ста манай нэг одоо нэг томхон аймгийн онгоцны буудал шиг л ингээл дотроо бол нэг юм байхгүй. Ийм жижигхэн онгоцны буудал байт юм байна. Ингээд орон нутгийн нислэгээр арал руу явах гэж байна. Тэг маш их догдолж байна. Далайн эрэг дээр очно гэж бодохоор Puerto Vallarta. За ингээд онгоцонтой суух гэж байна. Тэгтээ арай л амар царай муутай юу. Хоолоо моцоо. Гэрлээ Бадрах хоёр урд талхаж байна. Бидний удаад маш сайхан амрахыг хүссэн. Уг нь бол Cancún, Tulum гэдэг нөгөө жуулчдын очдөг юм гоё гоё газрууд байд юм байлээ. Тэгээд даач тэнд нөгөө бид нар судалсан чинь дандаа одоо ингээд маш их нөгөө шоу зинтэй талаасаа жуулчд ихтэй гэж ярьсан. Тэгээд нэлээ хайж үзсэн чинь Puerto Vallarta зү буруу хэлж магадгүй. Энэ газар нь болохоор Холливуудын одууд маш их очдог. Тэгээд яг ийм одоо тайван амарх тохиромжтой маш үзэсгэлэнтэй Vallarta яг үнэ газар гэхлээр нь бид нар яг энэ газрыг ингээд сонгоод явж байгаамаа. Тэгээд дараа бас нэлээд цаг магтай болж байгаад тэр Cancún цэг гэж бодож байгаа. Ямар ч лээсэн их ажилласан учраас өөрсдөө бас ингээд шагнаад явж байгаамаа. Гэтэ ямар царай муутай юм бэ тэр хоолой моолоо. За ингээд. Гэхдээ бас гоё юм аа. Вау. Hola, bienvenido.
Сони юм байна те. Манай нэг аймгийн те. Аа. Энэ дээр гэхдээ энэ нэг үлдээ нөх аймаг байдаг. Тэ. Анх удаас нислэг дотор нохоо явж байгааг харж байна. Бүрхий. Энэ жижиг онгоцсон бас аюу юм ба. Монголоос нөгөө орнууд түрүүний хэсгээр жижиг онгоцнууд нөгөө савлгаатай хөрч бууж мохноос юм байдаг шүү дээ. Сая хөрч байгаа бас нэлээ юм байна. Онгоц чинь тэр чигтээ салганаад жижиглээ. За тэгээд нэг цаг орчмын дараа л Puerto Vallarta-д очих юм байна да. За тэгээ бид нэр эхэндээ мэдэхгүй Puerto Vallarta гэдээ дуудаадсэн чинь Vallarta гэж дуудд юм байлээ. Тэгээд Puerto Vallarta-гийн хувьд одоо Мексикийн баруун эрэгт оршдог. За хүн амын хувьд бол нэг 250,000 орчим хүн амьдардаг. Гэхдээ одоо өвлийн улиралд тэр дундаа одоо яг нөгөө он солигдох мөчөд шинэ жилийн үеэр бол 350,000-аас 400,000 хүн болж нэмэгддэг. За тэгээ энд бол одоо Мексикчууд ирж амархаас гадна дэлхийн өнцөг булан бүрээс одоо хүмүүс зорж ирдэг одоо аялал жуулчлалын их том төв болсон ийм хот юм байна лээ. За ингээд Мексикосын аялал жуулчлалын бас чухал төв цэг арал болсон Puerto Vallarta-д уучлаа. Маш сайхан санагдаж байна. Тэгээд одоо л нэг сайхан далайн эрг мэрэг дээр гівтэж жаргацгаахан дээ. Gracias. Тэгээ чи одоо жилийн 4 улиралд халуун дулаан байдаг ийм уур амьсгалтай 25-аас 35 эмээс буурдаггүй гэсэн. За. Gracias. Хоёр. За Puerto Vallarta-д анхны суурингууд 19-р зууны үед байгуулагдсан гэж үздэг. За дэлхийд дахинаа бол 1964 онд олон нийт хүрж ирсэн Игуанагийн шүн нэртэй одоо киноны зураг авалтын ачаар алдарч байсан. Тухайн үедээ кинонд жүжигчин Elizabeth Taylor, Richard Burton нар одоо тоглож ирсэн байдаг. За энэ цаг мөчөөс хойш Puerto Vallarta урлаг соёлын чиглэлээр улам хөгжиж олон төрлийн одоо үзэсгэлэнтэй галерей, урлагийн үйл ажиллагаанууд, соёлын үйл ажиллагаанууд зохион байгуулагддаг болсон юм байна. За ингээд Sunscape Puerto Vallarta гэж орж ирлээ. Мангар том зочд буудал юм байна. За тэгээд яг нөө далайн эрэг дээрээ. За гэрлээ. Сэтгэл ямар вэ? Уур амьсгалын гэхдээ Аз маазаас шал өөр юм тий. Амар гоё тэнхэн гэсэн юм болчихтой. Хүчин биш. Тэгээ яаж л Мехико очно олонгууд ингээ хуурайтай арьс марс хураашууладсэн. Энд буугаал зүгээр ерөөсө далайн нэг гоё чиглэг. Яг үнэ ёо. Буудлын өрөөгөө үзэхээс бүр тэсээ ядаа хүлээж байна. Энэ бол нөгөө гаднаасаа бол бүр амар гоё харагдчих. Бүр нөгөө бүхлээрээ бол амар гоё харагдчихлаа. Гэтэ би нэг юу яана. Заваараа та нарт үзүүлнэ. За ингээд буудлынхаа өрөөг та бүхэн танилцуулъя. За ийм өрөөнд
орж ирлээ. Тэгээд ер нь бол яг хоо Порто Валлара гэлөө юу лээ нэрийг мартчихад байх юм аа. Юу юм бэ лээ? Нилээн юм одоо юу гэдгийг үнэтэй газар тэгээд бидний одоо энэ буусан цашд бодлын тухайд бүх юм багтсан. Тэгээд ингээд далайн хэрэг их хажууд. Яг. Nice. Энийг хараа. Янз харагдчих шүү дээ. За ингээд орой хоолнд орох гэж байна. Бүфэ ресторанд нь ороод ирлээ. Бидний буусан цашд бодлын нөгөө сонголт нь болохоор бүх юм багтсан. Одоо уух юм, хоол моол гэдэг. Гэснээр идэж ууж болох 3-4 төрлийн ресторан байт юм байна. Тэр ихний өдөр учраас бүфэгийн сонгоод ороод ирлээ. Очтой байна. Тэгээ гадныхан бас маш их байдаг. Гоё гарч ийн. Үнэн саахгүй. Би бас влогныхоо ихэнд хэлсэн Puerto Vallarta бол дэлхийн одуудын ирж амардаг ийм одоо газраа гэд. Яагаад ингэж нэрлэж байгаа вэ гэхээр ерөнхийдөө бол Puerto Vallartад маш өндөр зэрэглэлийн тансаг амралтын газрууд байдгаас гадна яг ийм одоо олонний танил нэр нөлөө бүхий хүмүүсийн аюулгүй байдлыг сайн хангадаг. За ер нь бол одоо хинт ч мэдэгдэхгүйгээр очиод сайхан амраад өөрийнхөөрөө байгаад ингээд буцахад хамгийн тохиромжтой энэ бүх зүйлийг одоо бүрдүүлсэн гэдгээр онцлог юм байна. Папарацчдыг одоо жишээлбэл хол байлгадаг ч юм уу те. Яг нөгөө тухайн хүнд зориулсан ийм одоо ганцаарчилсан ийм нууцлаг аяллуудыг одоо хийх боломжтой байдгаараа алдаршсан байна. Тэгээ би интернетээс судалж үзсэн Julia Roberts, Kim Kardashian, Shakira, Richard Gere, Barbara Streisand, Mariah Carey, Tom Hanks гэдэг ингээд олон одоо алдартнууд байнга энд ирж амардаг гэсэн. Тэгээ бүр нэг сонирхолтой зүйл нь хэрвээ одоо юу гэдгийг Lady Gaga-г амьдаар нь харахыг хүсэх юм бол Puerto Vallartад одоо очих хэрэгтэй гэсэн бас ийм мэдээллүүд байсан. Тэгээ тансаг сэргэлийн зочд буудлууд болоод виллануудын хувьд бол өдрийн 2500-аас 5000 $5 үнэтэй. За бүр тэрнээс ч үнэтэй одоо вилла зочд буудлууд байдаг юм байлээ. За бидний хувьд бол нэг өдрийн 400 орчим $4 үнэтэй ийм одоо resort-т буусанд энэ $400-т нь бол бүх юм нь багтцсан. Одоо ууж идэх юм, хоол ундэхэд 24 цагаар үйлчлүүлэх боломжтой ийм одоо resort-т бууж байна. За ер нь миний ойлгосоор бол энэ Латин Америкийн бич наран шарлагын газар энэ уур амьсгал бол одоо Азийн орнуудаас тис өөр юм байна. Би нэг Америкт бич дээр очиж ирсэн. Ер нь дандаа Азийн улс орнуудаар л бич хэрэг явж ирсэн. Тэгээ энд ирсэн үнэхээр бас нэг өөр байна. Уур амьсгал нь өөр байна, соёл нь өөр байна, байшин барилга нь өөр байна, хүмүүсийн нэгэн зан хандлага нь өөр байна. Аргагүй бас нэг өөр төвд өөр ертөнцид өөр соёлд ирсэн юм шиг ийм мэдрэмжийг төрүүлж байна. Ингээд ямарс нэг энэ 3 өдөр бол маш сайхан амарч байна. Влогооч хийж амжихгүй ингээд сайхан боломж олох юм бол унтаад амраад зугаалаад нэг юм ингээд ажлын маш их юм ачаалалтай ар араасаа үргэлжилсэн ийм нөгөө завгүй юмнууд ингээд байхгүй болчоор нэг сайхан мэдрэмж өгч байна. Энд бол ерөнхийдөө хүмүүс нь тийм сайхан амгалан
Надайсан их сайхан юм аа. За тэгээд энд бол мэдээж нөгөө бүхэл улсад байдаг гудамжинд ингээд хүмүүс нь юм зардаг. Гэхдээ би нэг ийм үзэгдлийг харж байгаагүй юм байна. Энэ гудамжинд одоо ингээд гудамжинд ихэнх цаашаа далайн эрэг дээр ингээд бараа бүтээгдэхүүн зарж байгаа ч юм уу, идэж уух ингээд юм зарж байгаа хүмүүс нь зүгээр юм гэр бүл шиг юм ингээд бие биентэйгээ ингээд инээлтэл найрсаг ингээд өдөржин жаргалтай өстой ямар ч стрессгүй амьдрдаг байх таа гэж бодол төрүүлмээр тийм ингээд ганц жаргалтай хүмүүс байдсан байна. Тэгэл нэгнээс нь очил тийм хэрэгтэй байна гин гутал ерөөсөө нааш цаашаа гүгээд одоо жишээлбэл ингээд би сая малгай авмаар байна гэсэн гэс дуудаад аваад ирж байгаа жишээний. Тэгэхгүй бол одоо энэ наранд бас дорхноо харалчих байхаа. Ингээд нарны малгай авчлаа. Гоё ч өнгө юм байна. Одоо эн чинь 500 песо гэдэг чинь 85 мянган төгрөг авч байгаа. Тэгээ би Мехикод байхдаа бас нэг малгай авсан. Тэгээ одоо эдгээр чи авч явах жоохон төвөгтэй юм байлээ. Тэгээд баг эндээ үлдэх малгаанууд байх та. Чадвал авч явна. Ийм сайхан одоо уур амьсгалтай налайсан тэгээ нөгөө юм юу биш бас нэг талаасаа нөгөө Таиланд энэ шиг Азийн орнууд шиг ингээ амьсгалд авч боломгүй тийм муухай бөхчин биш. Жоох юм салхи малхтай. Нэх гоё юм аа. Одоо үнэхээр таалагдчихэв. За, жаргаж байна. Жаргаж байдаг шүү. Одоо энэ тэгээд юу нь бас их гоё юм байшин байхгүй уур амьсгал. Нөгөө Азийн ер нь далайн эргүүдээр ингэж тухтай явж байсан болохоос биш. Яг бас ингээд Латин Америкийн энэ одоо улс төрээд далайн эрэг дээр нь ингээд байх шат өөрөөс бүх юм нь өөр үт юм байна. Надад бол маш таалагдлаа. Дахиад жоохон удмаар ч юм шиг тийм мэдрэмж хүрч байна. Ёо нэг амтл гаргаж ирэх гээд байгаа юм шүү. Амтаа хайгаад байгаа юм шиг байна шүү дээ. Бидний иддэг л амтан байх та. Юу юм бол? За то. Юу юм бэ? Би статстай. Далайн эрэг дээр хормоо хийж байгаа. Осуудын үйл явдлыг ирсэн байж байна. Нэг хоёртол нортол энэ чимээ гаргахад яг зүгээр. Гэт холоос стандартаа авчи. Тэ нэгэн цагт ингэж хөрм хийх л байх таа гэж. За хамгийн инээдтэй нь энэ хурмаа хийж байгаа хүмүүс болоод ирсэн зочидтой нь орой зочид буудлын одоо үүдэн дээр танилцаад тэгээ бүр өглөөний 5 цаг хүртэл далайн эрэг дээр бид нэр энэ хурмынхын баярыг тэмдэглэсэн. Аав, ээж, эмээ, өвөө, ах トゥ, найз нөхөдгээд мангар олуулаа ингээд баяраа тэмдэглэжсэн. Яг тэр үе дээр нь би давхцаад ингээд шүн хамтдаа байсан. Тэгээд тэр үеийг бас би влогт оруулсан байж байгаа. Тэгээд дараагийн дугаараар бас тусад нь үзүүлэе гэж бодож байгаа. Ер нь бол хэрвээ та бүхэн Мексикт тэр дундаа Мехикод ирэх юм бол энэ Пуэрто Баярта руу заавал ирээрээ. Ягаад тэгэхээр Мехикогоос Пуэрто Баярта хүрэх онгоцны тийз бол хямдхан санагдсан. Бүр хоёр талдаа ачаа тагаас хамаарат нэг 100-аас 150 долларын хооронд. Тэгэхээр бол одоо Мехикод ирсэн хүмүүс бол яаж иж яагаад Пуэрто Баяртад 2 хоног бол багтсан. 2 шин 3 өдөр штэ. Багтсан нэг дор хаяж 4-5 хоног төлөвлөд ирэх юм бол энэ бол үнэхээр жаргалын газар байлээ. Тэгэд энэ Мексикийн үндэсний тоглоом юм уу мэдэхгүй ямар ч лээсэн усан бассейнд байж исэн мексикчууд тэнд амарч исэн хүмүүс үе хамт тоглоё гэдэг ингээд нэг юм 5 гişэдээд л их
их зугаатай тоглолцоож оройг өнгөрүүлсэн. Манай хоёр буудалтай амраад би ганцаараа сингл болохоор Puerto Vallarta-гийн ингээ төв рүү орсон. Энэ шөнийн амьдрал нэг ямарх байдгийг та бүхэндээ одоо үзүүлье. За тэгээд Puerto Vallarta дэглэж байгаа сүүлийн өдөр болж байна. Тэгээд манай одоо нөгөө юу маань буудлын маань 10 цаг хүртэл хоолн гардаг учраас хасаа өмнө тэгээд удамчны хоол идчихье гэж бодож байна. Тэгээд сая нөгөө удамчны шүл уусан хамаг хөс хараад амар гоё байлаа. Hi. Vente la foto con Video. Сүүтрийн дунд яваад байгаа шүү. Мексикийн гэр бүлийг дагаад одоо далайн хэрэггүй явах юм шиг байна. Okay. Өдрөөс тэгж галзуу хүмүүс юм аа. Одоо тэгээд ээж мэжтэйгээ аав маавтайгаа ах дүү нартайгаа хүргэн бэртэйгээ одоо юутай байдیں۔ Бүх гэр бүлэрээ ингээд л одоо хөвчцгөөд юм байна. No, baila bien, así. Baila bien. Mexican power, man. Mexican power. Power. Cielito lindo los corazones. Ay, 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 ay. Canta y no llores. Puerto Vallarta y Mexico, thank you, my friends. дахиад ганц хоосон бол Оо. хоёр амар баг байна. Тэр талаад дахиад ирмээр л байна. Тэ хизээч ирээч үү.